Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. 11-р хэсэг. Хормын төдийд бүх амьдрал нь өөрийнх нь нуруунд дээр буусныг ойлгосон хүү эмээ дүү хоёроо тэрвэрж хашаанаас гаргалаа. Ард үлдсэн ээж нь хаалган дэлгээд умгар гэрийн өмнө суужхаад нааш цааш найгаж байх. Ёстол дээшээ тэнгэр хол доошоо газар хатууг ээж нь болсон тул хөршөөсөн хэдэн төгрөг зээлж аваад эмээ дүү хоёроо хамаатны харууган хүрээгэв. Ийм зүйл тохиолдсон гэж дуулаагүй 2 хоногийн дотор үхэл хагцалд нэрвэгдсэн гэж мдээгүй айлын хүмүүс тэднийг гайхан угтаж авахад дүүг нь ороосон хүнжлөөс хачин өмхийн үнэр ханхин. Өндөр халуурснаас болж унтаа байдалтай болсон жаахан дүүгийнхэн шарах идээлж нялцаагаад ийм муухай үнэр орчихсон байхажээ. Айлын хүмүүс тэр дорон эмж дуудаж дүүг нь үзүүлэхэд хөөрхи эмээ том хүүгэн чанган энэний бас хил татчихсан үзээд өгөөч гэж эмч нэрийг чаргууцалцсаар үлдлээ. Баяра шүнжин хар дарж зүүдэлсний эцэст үүрээр сэрж айл амтан сэрхээс өмнө гэрдэн харж загсан зүйлсийг авч гаргахаар шийдлээ. Алхасаар гэрийнхэн үүдэн дэрэхэд хашааныхын том хаалга дэлгээтэй байхыг үзэв. Гайхан яарч очтол хэд хурман хүн хүртэл цугласан байхын тэр. Баяраа тэдний дундуур зүсэн хашаандан ороход умгар гэрийнхэн зүүн хан ханарч унахаан дөгсөн үзэгдэх ба үүд хаваар нь шар тууц татаж гэмт хэргийн газар хэмээн тоддхон хаасан байлаа. Цагдаа нар ирээд явж гэж бодоод цугласан хүмүүсийг ч тоолгүй гэрээн төшүүлж тавьсан өнөөх төмрөн шүрч ширдгэн сэгсэрч хаяхад унсан эрхний зандан үрэлнүүдийг мөлхөж ирээд түүж гарлаа. Энэ хугацаанд хөршийнхөн талаар огт бодсонгүй. Бодвол жаахан хүү гимтээсэнгээ цагдаа дуудаад өчгөж гэж өөртөө хэлээд гэрлүүгэн шагааж харсангүй бодсон гарлаа. Гэ хүн гэж цагаан тулгаар хүний төлөө юм шиг атал эцсийн цэгтэн өөрийн төлөө бүгдийг хийдэг аж. Эднэр яг цагдаа сэргийлэх дуудаад ээжийг минь өгч явуулчихад өөрсдөө дулаан гэртэн бүгцгэж байгаа биз гэж бодсноос хэрэгт дурлан сонирхож ороод халуун амиа алдсан гэж баяраа огтхонч төсөөлсөнгүй. Бошууган л загсан хэдэн ямиг нь аваад буцаад явхаар яарч байв. Түүнийг гэрээсэн холгүйхэн доош гарan тонгож суухад харж зогссон айл хөршинхэн нь өөр хоорондоо шивнэлтэн. Хөөе, ээж нь өнгөрчихөөг юм уу? Өнгөрчихөлгүй яадаг юм. Буйны ажил дээр нь хэдүүлээ орж ирээ үсттэй. Осолдохгүй л авдар дээр зургийг нь тавиад өмнө нь зууласаачихсан л байсан. Гүй тэгэхэд сая цагдаа нар хэнийг тэгж гав гинж болтол нь хүлж аваад явчихж байгаа юм. Ээж нь юм шиг л харагдсан та. Сая л ойлголоо. Ээжигээ өгсөн гэж нуугаад байсан шаарын биш үү эн чинь? Хөөрхи хөгшин ээж нь энэ заван амтны аригталтыг дэсэхгүй солиорчих ч л дээ. Тэгсэн байж таарлаа. Тэр айлынхан хүн яах гэж гэрт нь орсон болоо. Галзуу хүн чинь яаж ч болно шүү дээ. Айдгүй мó хааш юм. Бодвол энэ баяр ахаар аригчин л ээжигээ хоол ундгүй оргичихсан байгаа биз. Тэгээд сайн санаатай ус хөрхи ээжд нь хоол унд өгөх гэж ороод л гүрийгээ тас хазуулаа биз. Яг л тэгсэн байх. За тэр яах вэ? Авгаа нь бас галзуурчихсан байлаа шүү дээ. Хөөх тэгж үү. Тэгэхэр барах уу? Энэ амбарынхын өмнө суужгаад л хөл өнжиж шороогоор тоглоод байж байсан дэг. Энэ галзуу чинь тэгэхэр халддаг өвчин үү? Тэгжэл таарлаа. Хөөе, алив бошуу явъя. Айгүй бол галзуурч гэж мэднэ. Хаа газраас ийм заван өвчин чирж ирдэг хар ёроодгүй. Хурдган тонилдвол таарна. Хэрв эндээ үлдэн барина гэвэл чулуугаар нүүлгэж годомнасаа хөөх юм шүү. Тгий ёстой чиг тэгнэ. Гэсээр айлын авуугай нар сугдалцаж урд хойнон орон түлгэлцээр голдоход баяраагийн чих сая амарлаа. Тэр тэдний яриаг тоод сонсож авчээ. Сансан хэргийн бүтээтгэл юм бол
Хамгийн түрүүнд тэндээс тонилох минь гэж бодсоор улам яарвчлаа. Өд болохоос өмнө гандангийн хажуу нарийн гудамжаар гүйж явсан залуу барьж явсан төмрөн сонингийн цаасаар орон барьжээ. Хүн юм хонь амьдралынхан зам мөрийг тэгштгэх гэж байгаа учраас хэрэггүй цагаан сэтгэлийг бодож сүү хүртэл авсан байна. Зорьсон газраа ирвэ. Хашааны хаалгыг сүр сархийн татаж ороод шууд гэрийг зөвглөн том алглаа. Баяраг гэрт орж ирэхэд арцэг хүчний үнэр ханхалж уураг улаан цай гал дээр дэврэх шаган буцалж байв. Баяраг хараад яг цагтаа ирлээ гэж уулаа галдсан өнөөх намхан ширээнийхэн ард суугаад сэлэм шиг эсвэл хотгоч шиг зүйлийг пүүсүү маягийн даавууны өөдсөөр ихэд болгоомжтой арчиж зүлгэж байлаа. Баяраа авчирсан зүйлээ түүнд өгөхөд "Зөөхнээ дэргэд" гэж ирүүгээрэн заажээ. Сонингийн цаасанд боолттой төмрийг шалан дээр хэвтүүлж гэлгар ууданд боосон эргэхний үрэлнүүдээ дэрэгдэн тавихад Баярагийн сэтгэл сэмэрч байлаа. Ээжигийн амар тайван бурханд нь явуулаад ганц үлдсэн эрхийг нь бүрэн бүтэн хайрлаж үлдэх минь явдаа гэж харуулсан гонигилхыг мэдсэн залуу "Өөш, эр хүн юм байж савл хивэл усан нүдлэх юм. Болвол таарна" гэж ширүүхэн хэллээ. Баяраа мөлгсөөр өмнө нь очиж суухад залуу ерөнхий зааварчилгааг өглөө. "За, одоо ном уншина. 3 өдөр 3 шөнө тасралтгүй уншина. Чи харин эндээс гарч болохгүй шүү. Байрнаасаа ч хөдлөх хэрэггүй. Тэрнээс өмнө сайн бааж шээж ав. Өсөж цангуул яах вэ? Үсэх мантал байна бахад та. Хэлэн дээр нь юу ч битгий тав. Тэгэхэр аанда баас шээс чинь чүрхэхгүй. Гарах ч хэрэггүй. Бас ээлдв чимээ гарч эндээс чинь дуудаж мэднэ. Битгий хараарай. Хөл гаранд чинь хурж, хувцснаас чинь чирж гулдчих ч мэднэ. Битгий тоо. Хийс өгнөд хөөрч байгаа тэр юм. Надтай байхад айх юм байхгүй. Гагцгүй хэлснийг минь л битгий мартаа" гэжээ. Баяраач толгой дөхөв. Гал дээр цай буцалсаар байлаа. Уншлага эхэллээ. Өнөөхөр нүдэн аниж уншилгаан эхлэхдээ өмнөө 8 хуруу хэрийн зузаантай судар дэлгэн тавьсан байлаа. Судрын хуудас бүр шарлаж хуучраад булан тохойн сэмэрсэн. Баримтх нь хэр даганд баригдаж хэн мэдэгдэхэн байснаас үзвэл энэ их эртнийх гэдг нь ойлгомжтой. Баяраа залууг бурхны номыг чанга хоолоогоор уншиж байх хооронд гэр доторх байдлыг ажиглав. Үнэндээ тэндээс хүний нүдэнд торжхоор зүйл байсангүй. Яг л эртний айлд ороод ирчихсэн янзтай байх бөгөөд гэнэт анзаарвал хоймор тавьсан хар авдар хизээ мэдгүй салж унах гэж байгаа хоёр орноос өөр хогшил гих зүйл энэ гэрд байхгүй байх нь тэр. Орчин үеийн айл бүр хөргөгчтэй байдаг атал эднийд хөргөгч байдаг. Гал дээр тавьсан тогооноос өөр хоолны хэрэгсэл нэгж байхгүй байх юм. Өнгөрсөн удаад өмнө нь тавьж асан хатсан боорцогч тавхтайгаан алга. За уншлага номоо энд ирж хийгээд өөрөө хөөр газар амьдардаг юм байлгүй гэж бодсоор сууж байтал гэрийн гадуур хүн алхах чимээ гархан тэр. Яалтчгүй л энэ хашаанд өөдөөс нь харж суугаа хүн тэр хоёроос өөр хинч байгаагүй мэдэх Баяраа хэсэг чимээ чагнан суулаа. Гэтэл энэ хөлийн чимээ гэрийг нь нар буруу тойрон алхаж байх нь тэр шүү. Баяраа жаахан сэжиглэж шүлсийн залгин сууж байх зураа өнөө хөлийн чимээ аажмаар хурдалж ирэв. Тэгснээ бүр гүйж гархан тэр. Хүн юм байна. Гүй ингэж олон тойрч байхад ядаж амьсгаадах байлгүй гэж бодсоор нүдэн анин чимээ чагнахад амьсгаадах бос.
Харин араадных шиг хуржигнсан цээж дуугарч байхыг олж сонслоо. Баярагийн зүрх зогсчих шиг болов. Энэ чимээ нэг л тань л. Ээжийнхэн цээж ингэж дуугардаг байсныг гэнэт сансан Баяра золтой л год үсрэн босчихсонгүй. Гэхдээ тэр ширээний болонгийн хөлнөөс тас зуурсан чигтэн болж буй зүйлийг тоохгүй байхыг хижээх авчаа. Төдөлгүй гэрийнх нь хаалгыг тогшлоо. Баяра хэрхээ мэдэхгүй тэнийг илцэж айж бэргэн суутал хаалганы цаанаас "Баяра, ээж нь вэ? Үүдээ нээхөө"